Мөнх сайхан сайд өөрөө ч хэллээ, бид зохицуулалт, бодлого, бүртгэл энэ харилцаагаа чадан ядан авч явж байгаа юм учраас хяналттай бол бас төлөөлөн сайн анхаарч чаддаггүй гэж. За ийм ч учраас 2024 оны 5 сарын 2-ны 38 дугаар Улсын их хурлын тогтоолоор ерөнхий сайд оюун эрдэнэд даалгасан байгаа. Ийм шинжлэх лабораторийг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторитой нэгтгэж санхүүжилтийг төсвийн болон олон улсын төсөв хөтөлбөрийн хүрээнд 24 оны 7 сарын 1-ний өдөр шийдвэрлэхээ гэж. Энэ ажил хийгдээгүй гэж үзэж байна. Хяналтыг хүнс, эмийн хяналт, аюулгүй байдлыг эрүүл мэндийн яамнаас тусад нь гаргаж, аль нэг яамны дэргэд биш шадар сайд гэдэг юм уу, эсвэл ерөнхий сайдын өөрийнх нь дэргэд нь тусдаа агентлаг болгож төсөв хөрөнгийн шийдвэрлэж энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Тоо хашгираад байхад эс үйлдэлгүй хийх нь өөрөө гэмт хэрэг. Би эрүүл мэндийн яамны тоон дээр суурлаж ярьж байна. Жилд 2500 хүн эмийн бус хордлого, 300 хүн эмийн хэрэгсэлд хордож байна. Хордож байна. Эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдээд байна. Бүртгэгдээгүй цаана нь хэд байгаа юм мэдэхгүй. Жилд 800 хүн спиртэд хордож үхээд байна. Өдөрт 2-3 хүн. Яагаад? Метилийн спирт уугаад байгаа юм уу зөвхөн? Хуурамч арх хэрэглээд байгаа юм уу? Хэтрүүлэн хэрэглээд байгаа юм уу? Учир шалтгаан юу байна вэ? Хуурамч арх байдаг гэдгийг бүгдээрээ л одоо ярьж штэ, бүгдээрээ л айж байна. Энэ дээр хин хяналт тавих юм бэ? Эрүүл мэндийн яам лав биш байх. Үхэж л байгу 800 хүн спиртэд хордож байна. Өдөрт 2 хүн, 2-3 хүн нас орж байна. Зам тээврийн осол 500 хүн жилд. Сард 40 хүн. Тоо байна. Баримт статистик байна. Хаана уу? Саяхан тэр зам явгууны гарцаар гарч байгаад мөргүүлсэн хүүхэд тэнд өмнө нь бас олон хүүхдээсээ илүү ахмадууд өртөж байсан байна. Тоо баримт байхад яагаад эс үлдэхгүй хийгээд байна вэ? Амиа хорлолт мөн адил жил 500 бид нар бүсдээ тэргүүлж байна. Учир шалтгаан юу байна вэ? Энэ аль нэг эрүүл мэндийн яамны юм уу, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэг яамны асуудал биш ээ. Энэ бол засгийн газрын түвшинд авч үзэх ёстой асуудал. Энэ бол хүний хөгжлийн асуудал. Хичнээн гоё зам барилга төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд хүн байхгүй бол яах юм?